Монгол ардын үлгэр цуутын цагаан гүүний цолмон цоохор унаг. Цуутын цагаагч гүүгийгч цолмон цоохор унагтай 72 ижилтэй дархан хул азрахтай юмсанжээ. 100 нутагт нь гам болж ногоо гарсангүй гин. Тэгтэн цуутын цагаагчгүй 72 ижлээ дархан хул азрахтайгаа цолмон цоохор унгаа дагуулад 3 жилийн газар ногоо хөөж явав гин. Гэтэл өвс ногоо гарсан өнтөө сайхан нутаг дайралдаж гин. Цуутын цагаагчгүй 72 ижил дархан хул азрахтайгаа усны тунгалгийг сонирхож өвсний саргыг шилж тавтай сайхан нутагшиж байв. Нэг өдөр 72 ижил нь дархан хул азрахтайгаа ус руу очих замдаа тогрууны 7 өндгийг хаг гიშгэж орхижээ. 72 ижилдээ дархан хул азаргандаа хандаж цуутын цагаагчгүй ийхүү өгүүлв. Одоохон эндээс холдохгүй бол горьгүй. Хүний нутагт шувууных нь өндгийг хагалчхаад нутаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нутаг орондоо даруй буцацгаая. Ис буцвал тогроон цувааны сөрөг өглөөний ургах нарнаар ирж биднийг хөнөөнө гэж. Гэтэл дархан хул азрахтай 72 ижил нь үгийн дагсангүй. Маргааш өглөө ургахын шар нарнаар тогроон цувааны сөрөг сөрглөн ирж 72 ижлийг нь дархан хул азрахтай нь дайран довтолж хөнөөчихжээ. Ганц цуутын цагаагчгүй цолмон цоохор унахтайгаа хоцорч гин. Тогроон сөрөг цуутын цагаагчгүй цолмон цоохор хоёр руу шумбан дайрлаа гин. Тэгэхдээ цуутын цагаагчгүй цолмон цоохор унгаа өмнөөс нь дайрахад хойноо гаргаад, хойноос нь дайрахад өмнөө гаргаад, баруунтайгаас нь дайрахад зүүнтэйгээ гаргаад, зүүнтэйгээс нь дайрахад баруунтайгаа гаргаад хавтуулалгүй хамгаалсаар цааш явтал харин тогроон сүргийн горилон цөхрөөд буруулан нисэж оджээ. Аюулт тогроон сүрэгтэй амьдууж тэмцэлдсэн цуутын цагаагчгүй цолмон цоохор унгандаа ингэж хэлжээ. За хүү минь, одоо орон нутагтаа буцъя гэж хэлээд 3 жил явж хүрэх нутагтаа жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчлоод нутгийнхаа зүг хатрах цагтаа хатарч, шогших цагтаа шогшиж, цогих цагтаа цогиж, давхих цагтаа давхсаар явж гин. Тэгтэл цолмон цоохор унга нь ихээсээ ингэж асууж гин. Ээжээ, таны чих энгийн цагт хулман гэж явдагсан. Одоо юунд дэлбэн гэд байна да гэжээ. Ээж нь аян замын уртад алжаач цуцаа бидтэй гэжээ. Цолмон цоохор унга. Ээжээ, таны бие дээр ирвэсэн юу вэ гэжээ. Гүү. Ээжийг нь шавартын даваагаар давхад шавар шороо наалдаа эцтэй. Цолмон цоохор унга. Ээжээ, таны бие дээр хөх толб юу вэ гэжээ. Гүү. Ээжийг нь билүүдийн даваагаар давхад билүү чулуу наалдаа бидтэй гэжээ. Унга. Ээжээ, та энгийн цагт товор алхтагсан. Одоо юунд тартур гээд 4 хөлчин юунд солбож гуйад явна гэж асуув. Гүү. Ээж нь газрын хол усны уртад ундаасаж ядарсан байлгүй дээ гэжээ. Унга. Ээжээ, таны биеэс улаан юм урсаад байна. Тэр юу вэ гэжээ. Гүү. Ээжийг нь зостын даваагаар давхад зос чулуу наалдаа бидтэй гэжээ. Цуутын цагаагчгүй цолмон цоохор унгаа нутгийнхаа захыг бараадуулаад цааш явж чадалгүй шархны халуунаас болж нас эцэслэх болж унгандаа ингэж хэлжээ. Миний хөө сонсож бай. Ээж нь цааш явж чадахгүй нь. Одоо ингээд өөхөх нь байна да гэжээ. Унга. Ээж минь тисэж үзээч дээ. Би танаас хагцан салаад хэрхэх билээ
гэж уйлан чарлан хэлж гин. Гүү унгаа ширтэн байж гэрээслэн дахиж хэлсэн нь. За хөөмэн сонс. Үхэн гэдэг чинь хорвоогийн яс, өвс ногоо гэгч сүүчин болно. Үнэр олон чинь ээж чинь болно. Адооны төрөнд биш, сүулдж дунданч биш явж бай. Аг цэцгийн амттай гэдэж яваарай. Адооны сүулд орвол адооны эзэн зодож цохиод болдоггүй юм шүү. Дунд явбал өшөглөж алчих гээд байдаг юм шүү. Ар газар битгий унтаж яваарай. Шуургыг чон элбэг байдаг юм шүү. Өвөр газар унтаж яваарай. Нөмөр байдаг юм шүү. Айлын үдээр битгий гарч яваарай. Хүүхэд нохой хоёр нь амар заяа үзүүлдэггүй юм шүү. Араар нь гарч явбал амьтанд үзэгдэхгүй гардаг юм. Айлын бууцан дээр битгий унтаж яваарай. Зүү твэн шорлоод байдаг юм. Эрүүл газар унтаж яваарай. Адуу услахад төрөнд нь явж байгаарай. Бараатын даваагаар давхад чинь мянган борлог адуу бий. Тэнд игч чинь биел юмсан. Тааш тохирох нь юу юм бол доо? Аргастын даваагаар давхад чинь төмөн борлог адуу бий. Тэнд ах чинь бий. Тааш тохирох нь л юу юм бол доо? Түүнээс цааш явхад нь буман борлог адуу бий. Түүнд эмэг ээж чинь бий. Тэнд очивол дээр бидтэй. Эзгэнсэн эзэндээ инхри, имэйл тавхт нь жороотой, хол газарт эцэхгүй, ойр газар цоцохгүй, хөлөг мордын тэргүүн болж, хүний хүүгийн нөхөр болж, аавын хүүгийн үйлсийг бүтээх армаг хөлгийн нэрийг хадгалж яваарай гэд нас эцэслэжээ. Үнчин хоцорсон өнөөх унаг ээжийнхээ алтан шарлын дэрэгдээс холдож ядан бөөн нулимсаа игшин уйлсаар эргэн харсаар ээжийнхээ захаасыг санан явжээ. Гэтэл цолмон цоохор унаг ээжийнхээ үгэнд оролгүй ар газар унтвал чон барьж идчих гээд салхи шуурга хөлдөөчих гээд амар заяа үзүүлсэнгүй. Ингэхлээр нь бөөн шогшоод ээжийн минь хэлсэн үг яасан өнөө юм бэ гэж өвөр газар хонголдог болов гин. Тэгэхэд айх эмээх аюулгүй даарч бэрх зовлонгүй амар тайван унтах болов гин. Цолмон цоохор унаг ээжийнхээ захаасыг мартчихад хиллэн үгэнд нь оролгүй айлын үдээр гарч гин. Тэгтэл ноход нь түүнийг хоргоогоод хүүхэд нь барьж унах гээд амар заяа үзүүлдэггүй гин. Ингэхлээр бөөн цагаад ээжийн минь хэлсэн үг яасан үнэ юм бэ гэж бужир жороолоод айлын араар гардаг болов гин. Тэгэхэд айх эмээх аюулгүй амар тайван явах болжээ. Цолмон цоохор унаг ээжийнхээ захаасыг мартчихад хэлсэн үгийг нь авалгүй олон ижлийнхээ сүулд ороод явсан чинь адуучин эзэн зодож нүдээд усны булангартайг уудаг болов гин. Адууныхаа дунд явсан чинь шахаж гიშгчих гээд явуулдаггүй гин. Тэгэхлээр нь адууны захт нь явсан чинь өвсний цоргыг идэж амтэн хүнч зандчихгүй аятай сайхан явдаг болов гин. Ижлийнхээ төрөнд явж усанд орж гин. Тунгалаг сайхан уснаас нь тунж тухтай ундаалж гин. Ингэж ижил олон сөрөгтэйгээ тавар хатраад ээжийн минь хэлсэн үг яасан үнэ юм бэ гэж толгоогоороо наадаж тоосноосоо бусгасаар явжээ. Энэ бүхний эцэст эрх жаахан цолмон цоохор унаг ээжийнхээ захаасыг эндэлгүй дагахаар шийдэж бараатын давааг давж бага ихчтэй хурж очив гин. Тэгсэн чинь бага их чинь хойгуур нь гаруул өшөглөөд өмнүүр нь гаруул хазаад хавтуулсангүй гин. Тэгэхлээр нь цолмон цоохор унаг аргастын давааг давж их ахтаа очвол бас л хазаж тангараад хавтуулсангүй тул буман борлог адуундах буурал эмэг ихтэй хурж очиж гин. Гэтэл эмэг их нь яс махны минь тасархай цолмон цоохор унаг минь гисээр ирвэхээрээ угтан уулзжээ. Эмэг их нь ээж чинь сайн биз дээ гэж хэлтэл унаг
Ээж минь талигаач болцоход тань дээр ирлээ гэж цолмон цаахар унаг шуугтнан байж хэлжээ. За тэгвэл хоёул амь зовх болно. Зөв буруу талыг минь алдалгүй дагаж ширгсэн ч болов хөхийг минь үлгэж явдаа гэжээ. Энэ цагаас эхэлж цолмон цаахар унаг маань дааган цагтаа дахлуулж, үрээн цагтаа өтрээж, хязаалан цагтаа хяхуулж, соёолон цагтаа сориулж, төмөн актийн төрөө, мянган актийн манлай, хамгаас хурдан, олноос онцгой, аавын хүүгийн уйсыг бүтээсэн армаг хүлгийн манлай болж, цэнгэлийн манлай, төрийн баясгалан, армаг хурдан хүлэг болжээ.